Сайн уу? Anu байна. Өнөөдрийн арьсан арчлын видеоор хэдүүлээ өмнөд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нэлээд ихээр ашигладаг болсон Centella asiatica-гийн тухай ярилцах болно. Тэгэхээр ботаник нэр нь бол Centella asiatica. Энгийн уламжилт нэрнүүд нь бол Gotu Kola, Tiger Grass, за монголоор бол толбот өвс гэж энэ ургамлыг нэрлэдэг. Тэгэхээр яг энэ ургамал, энэ орцыг өмнөд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ихээр агуулдаг болсон ч Хятад болон Энэтхэгт олон мянган жилийн өмнөөс уламжилт ангаах ухааны шинжлэх ухаанд бол ашигласаар ирсэн өмнө нь угаасаа ашиглагддаг байсны бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр яагаад Centella asiatica ийм хүмүүсийн анхаарлыг татах болов? Яг ямар үр дүн арьсанд үзүүлдэг вэ гэдэг нь хачиргалтай санагдах байх. Арьс арчилгаанда Centella asiatica-г агуулсан бүтээгдэхүүнийг ашигласнаар гарах үр дүнг дараах 5 байдлаар ангилж болно. За эхнийх нь батг гарахаас урьдчилан сэргийлэх. Centella asiatica-д агуулгаддаг орцууд нь өөрөө арьсны үрвслийг зөөлнөөр дарж альва шарх сорив үүсгэхээс урьдчилан сэргийлэх нөлөөтэй байдаг байна. Хоёрдугаарт арьсыг гүн чийгшүүлэх үүрэгтэй байдаг байна. Нэгэн судалгаанд дурдсанаар Centella asiatica-гийн агуулмжийн хэмжээ 5%-аас өндөр байгаа бүтээгдэхүүнийг 4-7 хоног хэрэглэсний дараа арьсны яг ус чийг ууршин алга болохоос хамгаалдаг ханны чадамж ойролцоогоор 25%-аар өссөн байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Centella asiatica арьсыг бас шууд услах бүтээгдэхүүн биш байж болох ч ус ууршин алга болохоос сэргийлэх замаар арьсыг чийгшүүлэх үүргийг гүйцэтгэдэг. 3-дугаарт арьсыг эмчлэн. Толбот өвсний альва үрвслийг дарах нөлөө нь альва шарх сорвийг хурдан идэхэд дэмжлэг үзүүлдэг. 4-дугаарт арьсыг тайвшруулна. Толбот арьсны үрвслийн эсрэг нөлөө нь арьсны улаалтыг намжааж эмзэгшлийг бууруулах нөлөөтэй байдаг байна. 5-дугаарт хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Бидний арьсыг яг юм булбрай, зөөлөн, илүү залуу харагдуулдаг коллагены үйлдвэрлэлийг дэмжихээс гадна чөлөөт радикалуудын эсрэг дэмжиж сэвхийн харагдах байдлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгахад толбот өвсөнд агуулгаддаг идэвхтэй орцууд тусалдаг байгаа юм. Тэгэхээр Centella asiatica нь арьсанд ийм нөлөөнүүдийг үзүүлдэг учраас арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд яагаад идэвхтэй ашиглагддаг орцуудын нэг болсонтой маргах зүйл байхгүй. Би яг Centella asiatica-г агуулсан өөрийн хэрэглэж үзсэн зарим бүтээгдэхүүнүүдээс өөртөө таалагдсан дөрвийг нь та нартай хуваалцъя гэж утсан. Тэгэхээр Cosrx-ийн 2, Sika Recipe-гийн 2 бүтээгдэхүүн байгаа. Энэ бол Cosrx-ийн Green Hero Calming Pad. Арьс арчилгааны тонерны шатанд ашиглах зориулалттай бүтээгдэхүүн. Гэхдээ дотор нь агуулгадж байгаа эссенцийг шингээж өгсөн хөвн нь нэг талдаа жоохон арсгар гадаргуутай учраас physical буюу бит гуйжуулагч хэлбэрээр гэсэндээ ашиглаж болдгоо гэсэн үг. Гэхдээ илүүтэй төвнөрний шатанд бол ашиглана гэсэн үг байгаа юм. Яг агуулгадсан орцуудын дөрөвт нь бол Centella asiatica extract бол агуулсан арьсыг ийм зөөлөж тайвшруулж өгөх үйлчилгээг үзүүлдэг ба хэдийгээр яг гол орц нь Centella asiatica биш гэсэн бусад яг арьсыг тайвшруулж өгөхийг эмзэг арьсанд хэрэгтэй орцуудыг энэ бүтээгдэхүүн дотор агуулсан байдаг. Дэлгэрэнгүй ревюг нь миний Cosrx-ийн 29 бүтээгдэхүүний ревюг хийсэн нэгдсэн видеоноос олж үзээрэй. За дараагийнх нь өмнөд Солонгосын Biusta брендийн Sika Recipe коллекцийн сируп. Энийг би яг IGTV видеогоор unbox хийж исэн дараа та нарт ревю хийндэ гэж бол тайлбарлаж хэлжсэн санагдаж байна. Дараа нь би яг энэ Sika Recipe коллекцийн нэгдсэн ревюг тун утгагүй хүрэх болно. Гэхдээ ямар ч тач урьдчилан хэлэхэд надад бол энэ сирум бүтээгдэхүүн айгу таалагдсан. Айгу зөөлөн, шингэн бүтэцтэй. Доторх агуулмжийг харахад жоохон тийм ногоон өнгийн туяатай харагдана. Яг юм тослог эсвэл эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой болов уу гэж бодож байлаа. Учир нь маш юм тунгалаг, хөнгөн бүтэцтэй учраас яг тийм төрлийн батг гарамтгай арьс болоод эмзэг тослог арьстай хүмүүс бол хэрэглэхэд их хэмжээний зүйл арьсан дээр төрчихсөн юм шиг мэдрэмж өгдөггүй учраас нэлээд таалагдсан. Гэхдээ эмзэг арьстай хүмүүс бас нэг юмыг анхаараарай. Энийг нээгээд үсгэд айгүй тийм хурц үнэртэй санагдана. Яг Sika-гийнх нь өөрийнх нь үнэр нэмээд lavender oil буюу лаванда цэцгийн охийг бол агуулсан учраас ийм хурц үнэртэй байгаа юм байна да гэж би бодож байна. Тэгэхээр үнэрэнд эмзэг бол энэ бас анхааралтай болгоомжтой хандахыг хүсье. Тэгэхээр Biusta-гийн Sika Recipe коллекцийн бүтээгдэхүүнүүд нэг Centella asiatica агуулсан бүтээгдэхүүнүүд дундаа миний олсон хамгийн хямд бүтээгдэхүүн байсан. Тэгэхээр Sika-г туршиж үзье гэж байгаа бол магадгүй арай хямд үнэтэй affordable бүтээгдэхүүн сонирхож байгаа бол Sika Recipe-гийн энийг сонирхож үзэж болох юм.
За дараагийнх нь Cosrx-ийн Centella Aqua Soothing Ampoule. Би энийг Cosrx-ийн 29 бүтээгдэхүүний ревюг хийхдээ бас нэлээд магтаж байсыг та нар санаж байгаа байх. Энэ бүтээгдэхүүний гол хоёр орц нь бол Centella Asiatica болон Allantoin. Тэгэхээр энэ хоёр орцныг өөрөө арсыг тайвшруулж өгөх үйлчилгээтэй байдаг. Cosrx-ийн хэлж байгаагаар энийг бол тослог, батг гарамтгай болоод эмзэг арсан дээр хэрэглэхэд маш тохиромжтой гэсэн байсан. Яг онгойлгож үзээд яг хэрэглэхэд бүтцийн хувьд бас мөн л Sika Recipe-ийн орцын бүтээгдэхүүний айдлаар маш юм шингэн хөнгөн бүтцтэй нь бол мэдрэгдэн. Өөрөөр хэлбэл яг тослог арьстай хүмүүс арьсан дээр бас их олон юм давхарлаж түрхэж байгаа юм шиг мэдрэмж авахгүйгээр энийг хэрэглэчихэж болох юм байна гэж бодсон. Дээрээс нь яг арьс чинь нэг идэвхтэй өрөвсчихсэн байгаа буюу яг батг гарцсан байгаа үед арьсаа чийгшүүлэх зорилгоор ашиглавал зүгээр. Яг энэ бүтээгдэхүүн нь Cosrx-ийн Hydrium гэдэг коллекц дотор багтаж байгаа. Өөрөөр хэлбэл арьсыг яг чийгшүүлэх зорилттой бүтээгдэхүүнүүдийг агуулсан коллекц. Тэгэхээр яг өрөвслийг намжаагаас гадна гол нь арьсыг чийгшүүлэх зорилттой ийм бүтээгдэхүүн. Хэдийгээр би хуурай арьстай ч гэсэн надад халуун зуны үед яг арьсыг тайвшруулах зорилгоор хэрэглэхэд айгүй гоё бүтээгдэхүүн юм байна да гэж бодож байлаа. Дараагийнх нь мөн Biostag-ийн Sika Recipe коллекцийн cream. Яг чийгшүүлж тосны оронд ашиглах зориулалттай байх. Яг зах зээл дээр байгаа Sika агуулсан бүтээгдэхүүнүүдийн дунд хамгийн өргөн дэлгэр тархсан, хамгийн ихээр ашиглагддаг бүтээгдэхүүний төрөл нь cream буюу ийм тос хэлбэртэй бол байдаг. Зах зээлээр нэлээд олон яг cream гэсэн зүйлийг та нар харж байсан байх. Яг арьсан дээр яг энэ cream ингээд түрхэд үзэхэд жоохон тийм хүнд юм шиг санагдаж магадгүй юм. Би өөрөө бас хуурай арьстай учраас бол яг надад тийм зузаан санагдаагүй. Гэхдээ яг серумтэйг арьсуулаад үзэхэд арай тийм occlusive буюу арьсан дах чийг болоод бусад идэвхтэй орцуудыг түгжиж өгөх зориулалттай орцыг бол дотроо агуулсан учраас энгийн шингэн серумтэй арьсуулахад арай өтгөн санагдах байх. Гэхдээ хэдий тийм боловч би яг тослог арьстай болоод эмзэг арьстай хүмүүс арай бага хэмжээгээр түрхэх юм бол тийм ч зузаан санагдахгүй болов уу гэж таамаглаж байна. Өндөрний хувьд яг серумтэйгээ адилхан бас жоохон хурц үнэртэй. Учир нь орц агууламжинд нь Sika-гийн 5 янзын орцыг бол агуулж өгсөн. Нэмээд бас lavender oil буюу лаван цэцгийн охийг бол агуулж өгсөн учраас нэлээд хурц үнэртэй санагдсан. Тэгэхээр хэрвээ үнэрэнд мэдрэг бол бас энэ бүтээгдэхүүнийг шууд туршиж үзэхээс өмнө бас анхаарахыг зөвлөж байна. За гэхдээ Sika агуулсан яг cream формуляцтай бүтээгдэхүүн дундаа энэ бол миний олсон хамгийн хямд бүтээгдэхүүн. Тэгэхээр хэрвээ магадгүй Sika-гийн орцыг арьсанд чинь тохирох нүг үү гэдгийг туршиж санагдаж байгаа бол Biostag-ийн коллекцийг туршаад үзээрэй. За нэмж хэлэхэд сая дурдсан энэ бүтээгдэхүүн бол Cosrx болон Biostag брендийн бүтээгдэхүүнүүд. Энэ хоёр брендийн бүтээгдэхүүнүүдийг бүгднийг Beauty Secrets цэгийн дээрээс авах боломжтой. Аль алийг нь авахдаа ANU10 гэсэн купон кодыг ашиглах юм бол үндсэн үнээс нь 10%-аар хөнгөлж байгаа шүү. Хэрвээ та нар эднээс бас сонирхсан бүтээгдэхүүн гарч ирсэн бол магадгүй миний кодыг ашиглаад арай хямд үнээр бас дуушиж үзэж болох юм. Арьс арчилгааны Centella Asiatica орцын тухайд бол ийм байна. Хэрвээ та нар эмзэг эсвэл батг гарамтгай арьстай болвол ялангуяа халуун зунаар арьсаа тайвшруулах, зөөлөж намжаах сонирхолтой байгаа бол Sika орцыг туршаад үзхийг зөвлөе. Хамт байсан баярлалаа. Өөрийнхөө сэтгэлийг бас хуваалцъя гэх юм бол видеоны доотлын комент хэсгийг ашиглахыг хүсье. Хэрвээ видео таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгоод notification очиж байх болно шүү. Хамт байсан баярлалаа.